Шинжлэх ухаан тань мэдхүй од мөндөр сувгийн бидний мэдгүйдлэгийн нэвтрүүлгийг эхэлж байна. Энэ нэвтрүүлгийг Encanto Trade Center Office болон аялах боломжийг хүмүүр дөрөөтэй Join Mitsigi-мен ивент тэтгэж байна. Студид ивент тэтгэж маань өдөөс гараа сууж байна. Өдрийн мэнд замарлага. Өдрийн мэнд зандаа. За, агаарын бөмбөлөг гэж нэг юм байдаг да. Бөмбөлгийн доторх агаарыг халаас нар дээшээ хөрдөг. Анхны агаарын бөмбөлөг болохоор 1783 онд анх Парист хөөрж исэн юм. 250 жил юм. Гэтэл үүнээс 14 жилийн дараа 1797 онд Парист нэг сонирхолтой зүйл болсон. Хотынхан бүр тэр чигтээ үзэхээр ингээд цуглалцсан Парист. Ийм сонирхолтой юмыг үзэхгүй бүр яаж өнгөрөх вдэ гэмээр. Яасан гэхээр Андре Жак Гарнер гэдэг хүн агаарын бөмбөлгнөөс ингээд нисэж байгаа агаарын бөмбөлгнөөс шүхрээр үсгэрч. За. Энд чинь анх удаа байхгүй дэлхийн түүхэнд. За ингээд өндөрт хөөрсөн агаарын бөмбөлгнөөс шүхртэйг ингээд доош унж. За энэ хүн шүхрээр үсрээд яасан гэхээр амжилттай газарсан манай дэлхийн анхны хүн болсон. Бүтэн километрийн дээрээс. Энэ чинь амар их гэдэг. Одоо бид нар нэг сонир биш байж магад. Тухайн үед л. Тий. Гэтэл Бямбын эренчунгой бичснээр энэ явдлаас бүр 52 жилийн өмнө Тэнгэрийн тэтгэсэн хааны 10 дугаар он буюу 1745 онд Монголд Буйня гэдэг хүү шүхрээр үсэрч байсан баримт бий гэдэг те. Тэнгэрийн тэтгэсэн хаан гэдэг нь манайхны нүүцэх дуртай Хуанжугийн киноны хаан шүү дээ. Монгол албан ёсоор манжийн он тооллыг хэрэгэлдэг байсан үе. За ингээд Европын тооллоор 1745 онд Их 100 гэдэг хийдийн гол дугны орой дээрээс Буйна гэдэг хүү шүхэр ашиглан нисээд тэрнээсээ болж хөөрхий шийтгүүлээд нас барсан тухай баримт Бямбын эренчунгой олж үзсэн. Ингээд шүхэрч Буйна гэдэг үгэл явцсан тий. За ингээд хүүг байцаасан болон хүүгийн өгсөн өчиг яаж шийтгсэн зэргийг нэгнгүү тодорхой бичсэн байсан гэж эренчунгой бичсэн. Энэ бол одоогийн Өвөрхангай аймгийн Хар хорин сумын нутагт байгаа Эрдэнэзуу хийдэ. Энэ хийд 1700-аад оны үе гэхэд бүр хэдэн мянган лам ном хурдаг 62 сүм дугуйтай 500 гаруй барилга байгууламжтай болсон байсан. 500 гаруй барилга байгууламж. Тэр олон мянган лам нарын нэг нь л Буйна гэдэг хүү байсан. Гэтэ нэг сони юм нь эренчунгой бичснээр Буйна багшийнхаа хуучин шүхрийн загвараар тэр аян замын хэрэгсэл хуучин давуу зэргийг ашиглаад шүхэр хийсэн гэж бичсэн байна. Тэгэхээр чин багш нь тэрнээс өмнө хийжсэн байна. Яг үнэ. Тэгэхээр багшийнх нь хуучин шүхэр гэдэг нь зоон техникийн тухай яриад байна уу эсвэл Буйнагийн багш нь үнэхээр шүхэр хийх гэж оролж байсан уу гэдэг. Тэ? Тэгэхээр мэдээж нэг шүхрийн талаар ярьж. Багштай хамт тийм орлого хийж үздэг байсан байж магадгүй шүү дээ. Буйнаг хүү багасаа. Боломжтой л зүйл юм. Учир нь гэвэл тухайн үеийн ер нь сүм хийд гэдэг бол зүгээр нэг шашин номын газар байгаагүй. Баг, дунд их дээд боловсролыг эзэмшдэг газар байсан. Хүүхдийг 5 наснаас нь шавлуулан авч төрөл бүрийн хичээл орно. Тэгэхээр Буйна тухайн үедээ 16 настай байсан гэхээр нэлээд удаан хугацаанд суралцаад байсан гэсэн үг. Тэгэж ганцаараа шүхэр хийж үсэрнэ гэдэг бол тийм амар биш. Биеийн шүхрийн даац тэр үсрэх өндөр салхины хурд гэд маш нарийн тооцоол хэрэгтэй болно. Физикийн бүр нэлээд ойлголттой гэж харна тий. Тэгэхээр багштайгаа юм уу өөр бустай хамтран хийсэн байж тун магадгүй. Харин манж амбанд баригдсан учраас ямар тач хөөрхий Буйна хүн шийдүүлж амиа алдсан гэж архивын данс баримтад тэмдэглэжүүлсэн ба. Манжийн амбан яагаад тэр эсрүүцдэг? Мэдхгүй тий. Тэрийг л гоё инновацлог юм хийгээд байна гэд. Тийм л хат. Тэгээд энэ тий. Эдгээр маань жоох ухаантай болох гэдэг нь үгүй дөө. Тий. Тийм л хат ер нь их л дарлж ирсэн шүү дээ бас. Тий. За Монголын сүм хийдүүд тухайн үедээ Монгол, Төвд, Санскрит, Хятад хэл үзнэ. 1900-аад оны үед бол бүр латин үсгч үзэж байсан баримт байгаа. Цэнд гэж нэг өвгөн лам хэлэхтэй. Шав болоод эхний үед өдөрт 7 монгол үсэг, 7 төвд үсэг, 7 латин үсэг зэрлдэг байсан гэж ярьсан байна. Тэгэхээр хэл бичгээс гадна мэдээж буддын гүн ухаан, зурхаан ухаан, тоон ухаан, хүн болон мал эмнэлэг, уран зураг, уран барилга, Монголын эртний түүх болон бусад улсын түүх соёлын талаар хичээл ордог байж. Бурхны болон унлаг хэрэгсэл, эд зүйлсийн баримл хийх, дархан мужааны эрдмийг ч гэсэн сурдаг байсан. Бас зис гуйл хайлуулад хөөмөл цутгамал бурхны дүр болон бусад эд зүйлч хийдэг байсан. Тэгэхээр тухайн үед эрдэмтэй лам болно гэдэг нэг
ойлголт нь те. Одоогийнхоор бол хид хідэн өөр мэргэжлийн сургуулийг амжилттай дуусгасантай бараг дүүцэх хэмжээний ойлголт болчиход байна. Тэгэх гээд нь шүү дээ. Ямар олон мэрэгжил сая дуртчихваа. Тий, одоо эн чинь яг одооны хэлээр нь хөрвүүлвэл моист нэг нэг залуу байг л дээ. Нэг эрдэмтэй. Моист нэг математик түүхэн ангид явж байснаа. Гэтэ математик болон түүхэн анги штэ. Тэгж явж байснаа хажуугаар нь ангаахт ороод. Тэгээ оройдоо нэг суйсын дүрслэг хурлын ангид төгссөн байгаад. Тэгсээ хизээ мэдгэдэггүй тийсийн архитектурын ангид төгссөн байгаа байхгүй. Тэгээд хэл шинжилэл. Тэгээ хэл шинжилэл. Тий. Одоо гадаад харилцаа нэ. Гадаад харилцаа ч юм уу тий. Гадаад хэлний факультет төгссөн тий. Тэгсэн мөртлөө ихэнх цагаа өнгөрүүлдэг сургууль нь болохоор буддын философи байгаад байдаг. Хідэн сургууль төгсөж байгаа юм ба эрдэмтэй мундаг лам болно гэдэг бол тий. Тэгэхээр тухайд эрдэм номтой лам хүн гэж ямар хүн байсан гэхээр үнэхээр өндөр босралтай хүн байсан баг. Тэр газрыг сүм хийд угаасаа одоо багшлаг байсан байх нь шүү дээ. Сүм хийд гэдэг чинь зөвхөн ингээд нэг төвд ном уншаад байдаг байсан газар биш байгаа. Тийм байна. За чинь Эрдэнэцүү хийд бол Монголын хамгийн том хүрээ хийдсэн. Халахын Автай хааны санаачлагаар 1586 онд баригдаж эхэлсэн гэдэг боловч яг үнэндээ эн чинь Эртний хар хорин хотын төөрөн дээр сэргээн босгосон гээд. Чингисийн Алтан уургийн ноён Автай хаан хийд баригдлаараа Далай ламаас асууж тэгсэн чинь Далай лам нь хар хорины сүм хийд байгаа тэрийгээ сэргээн босгоо гэж хэлсэн байна шүү дээ. Тэгээд Эрдэнэцүүг барьж. Тэгэхээр их Монгол улсын нийслэл хар хорин хотын дагуул хот гэхүү нэг захын дүүрэг гэхүү нэг Тахай хотын балгасан дээр яг тэр хүрээн дотор нь Эрдэнэцүү хийдэг барьж байгуулсан ба. Захын нэгэн дүүргийнх нь нэг хүрээн дотор нь Эрдэнэцүүг барьсан. Тахай хотын гол дугуйн байсан яг тэр ормон дээр их зуугийн гол сүмийг бас барьсан ба. Энэ их зуугийн хийдээс ч нөх хожим нь буйнайх үсэрж байгаа шүү дээ. Тэгэхээр хотын гадуур хэрэм хүрээний тийм нэг төөр байсны дөрвөн буланд нь хамгийн анх нэг дөрвөн сувар босгосон байна. Тэгэд энэ нэмэгцээр хагаад 108 болгоод тэгээ битүүлээд тийм хэрмэн хан босгосон юм байна л. За одоогийн тэ хэрмэн байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ бодохоор Эрдэнэцүү хийд бол хар хорин хотын үргэлжлэл болоод 800 илүү жилийн настай хот гэж хэлж болж. Одоогийн Эрдэнэцүү бол захын нэг дүүргэн л гэхэд Эрдэнэцүү хийдийн дайтай ихэр чинь хар хорин хот ямар нүсэр агуу том хот байсныг илтгэж байгаа юм чинь. За ингээд Эрдэнэцүү хийдийн сүм дугныг барихад ойролцоо байсан тэр хуучны хар хорин хотын балгаснаас төвпөө чулуу зэрэг зөөн авчирсан гэдэг шүү дээ. Барилгын материалыг ашигласан гэдэг те. Тэгэхээр ер нь сүм хийд гэж нэрлээд байгаа газрууд яг үнэндээ Монголын энэ хотчил суурин иргэншлийн гол төвүүд байсан. Энэ босрал шинжлэх ухааны байсан. Ганц Эрдэнэцүү хийд гэлтгүү Монголын томоохон сүм хийд бүгдээрээ л тийм үүрэг гүйцэтгэж байсан. Хүрээ хийдэд хэдэн мянган лам нар амьдран, ном хуурч, мөн суралцсан. Харин хийдийг дагсан бүхэл бүтэн хот тосгод бий болно. Мэдээж хамгийн түрүүнд хүрээ хийдийн хоол хүнсийг хангаж байх малчад эхлээд ойрхон байна. Хэрэгцээтэй зүйлийг нь хангаж байх дэлгүүр худалдаа тэнд байгуулагдана. Урчууд нь ойрхон тийм хүн амын төвлөрлийг дагсан нөгөө яг урчууд, уран даргачууд, мужаан, оёдол, эсвүүрийн мухлаг, гуанз, нарийн боовны газрууд хүртэл байна. Сүүлд бүр 1920-од оны үед банкны салбар, цэргийн хилтэс, баг сургууль гэдэг одоо тийм олон зүйл хүртэл сүм хийдийн хүрээн дотор нь барилж байлаа шүү дээ. 1920-од онд. Тэгэхээр энэ бүхэн нийлээд нэг хот маягийн суурин төв газар болно гэсэн үг. Одоо чинь Хинтийн Балдан Брэвэн хийдэхэд лам шавь нарын тоон нийлээд 100000 гарсан. Тэгэд энэ дагсан хотын энгир гэдэг нийлээд бүр 20000 гарсан гэж байна шүү дээ. Тэгэхэд одоо Монголын 330 сумын хамгийн том сум нь 30 хэдэн мянган хүнтэй шүү дээ. Тэгэхэд бид нар ч 1920-од оны тухай ярьж шүү дээ. Тэнд 20,000 хүн амтай нэг тэг Хинтийн аймагт тийм Балдан Брэвэн хийдэг байгаа байхгүй. Ямар том суурин бэ. Тэр ирчээр хөгжөөд явсан бол өдийд одоо жишээ нь Балдан Брэвэн бол тий дархан Эрдэнэтийн дайтай хот байх ёстой л гэсэн үг юм. Ерөөс. Мэдээж энэ бүхэн тэгэхээр ганц өдрийн дотор бий болчоог. Хэдэн зуун жилийн турш бүрэлдэн бий болсон. Эрдэнэцүү хийгдэхэд л одоо тэр 1850 1586 оноос нь эхэлж тооцъё гэж бодох юм бол. Гэтэ тэр чинь хуучны хар хорин хотын бас л нөгөө уламжлал яваад шүү дээ. Гэтэ 1586 оноос эхлээд 1930-ад оны үед хэрв оргил үедээ хүрсэн гэж үзэх юм бол эн чинь 400 гаруй жил тасралтгүй хөгжиж ирсэн байна. Энэ хот суурин гэдэг газар. Бид нар саяхан Улаанбаатар хоттой болоо гэдгийг хэлээд байна. Тийм ер нь тий.
За тэгэхээр анх хийдийн зохион байгуулалтыг хийхдээ хуучны тэр нөгөө Тахай хотын загварыг хадгалж яг тэр дагуу хийсэн гэдэг. Тийм болохоор их Монгол уламжлалыг баримтлсан гэдэг. За хүрээний тэгэхээр Монгол уламжлалыг баримтлаа гэдэг чинь хүрээний гол хаалга нь тэгэхээр ур зүгтэй байна. Тэ хүрээний хойморт нь одоо тэ ингээд гол сүм хийд байна гэдэг ч юм уу. Ер нь Монгол гэрийн зохион байгуулалтаар бүгдийг хийн шүү дээ. Тэгэхээр баруун талд нь юу явах вэ, зүүн талд нь юу явах вэ гэдэг бүр урчлаад ингээд энийг чинь гаргаад төлөвлөж гэнэ гэсэн үг. За тэгэхээр нэгэнт ингээд төлөвлөгөө гарчлаа. Тэгэхээр шинээр ингээд сүм дууган датсан босод ингээд барилга барих бол яг л нөгөө тогтсон төлөвлөгөөний дагуу тэр газрыг олгодог гэсэн. Одоо ингээд энд нэг ийм барьчилдаг гэж одооний нөгөө Балаа Улаанбаатар шиг биш. Батлагдсан хот төлөлтийнхаа төлөвлөгөөний дагуу л явах юм шүү дээ. Тий. Хийдийн хүрээн дотор өөрийн сүм дууган болон лам нарын байр барихыг мэдээж бүх ноёд тайз нар нэр төрийн хэрэг гэж үзнэ. Тийм болохоор өөрсдийн тэр яг сүм дууганыг барьж эхэлсэн баг. Энэ дөрвөн зүгт 8 зохист байгаа энэ ноёд тайз нар байгаа шүү дээ. Ингээ бүгдээрээ тэр Эрдэнэцүүд Тахай хотын тэр одоо тэр нь 108 суурга дотор өөрсдийнхөө юмыг барьж эхэлж байгаа байхгүй. 1796 онд их засварын ажлыг нь Хятадын Юнда гэдэг пүүсээр хийлгэсэн байна. Ингээд Тахай балгасны хэрмийн нурангыг суур болгоод 50 ширхэг суурга нэмж усгасан. Нөгөө 4 суурга байсан шүү дээ. Одоо 50-ыг ингээд нэмээд тусгаж байгаа. Тийм байна. Түүн дээр нь нэмээд Монголын ноёд тайж, лам, игэл ардууд өөрсдийн хөрөнгөөр суурга нэмж байрсараад яг 1813 онд 108 болгоод ингээд хэрмэн ханыг үсгэлүүлсэн шүү дээ. Хүрээний дотор ч гэсэн ноёд язгууртнууд одоо чинь ингэж байгаа байхгүй. Яг өөрсдийнхөө аймгийн нэрээр Дашчоолон аймгийн дуган, Даржааго мөн аймгийн сүм, Жанчивлан аймгийн дуган гэд өөрийн сүм дуганыг нэмэн барьсаар хагаад нийт 62 дуган ингээд 500 гаруй барилгатай болсон байна. Одоо бол хэдэн 300-аас гадна нэг зөвхөн хэдэн сургуулиуд байгаа шүү дээ. Одоо юу ч байхгүй тийм нэг хэдэн нэг тийм маш зөвх юм болсон. Тэгээ хүрээний гадуурч гэсэн ард иргэдийн суурин газрууд бий болж улам томорсоор л энэ нүүдэлч биш шүү. Бид нар суурин хотын тухай ярьж байгаа шүү. Тэ. Хийдийнхаа ингээ голд нэг жижигхэн нуур байсан. Тэр нь орхон голоос нарийн сувгаар ус татаад тэгээ бий болгоцсон ариун нуур гэдэг нэг хиймэл нуурыг тогтоож байсан. Хийдийн сүм дуган хашааг барихтаа мэдээж хэрэг монголчууд байна. Ганц ч хадаас оруулааг. Ингээд монгол дарахны аргаар бүгдийг углуургадан ойсолж хийсэн баг. За тэгэл одоо эн чинь тэнд чинь өчнөө амьдрал өрөндөө майдэр иргэн. Тэгээ нөгөө цам харайна гэл. Яг хүүхд багч сонсч үл майдэр иргэнд нэм утгатай. Одоо бол Буддагийн 90 үе дуусахаар майдрын 90 үе эхэлнэ гэд тэрийг биелгэж маш их тийм ёслол болдог байсан. Одоо ч болдог. За ингээд майдэр ирэх цам харих ёслол бол энэ Эрдэнэцүүд чи юу наадам юу цагаансар. Маш том юм бол. Хаваархан бүгд л хамаг байдлаар гоёцсон. Гангалж ирээл нөгөө цамын бүжиг үзэн зарим сүм хийд чинь томоохон хурлын үеэр мэдээж наадам хийн бүх байралд нь морь уралд нь сур харун те. Энэ бол 400 гаруй жил үргэлжлсэн хотчих явц шүү мааха. Одоо тэр том баярууд дээр чинь алс хязгаар нутгаас ч гэсэн мөргөлжөд ирнэ шүү дээ. Тэгээ тэрэнд үйлчлэх одоо буудал, дэм буудлаас ахуулаад хоол унд гэл ингээл хотч өөрөө ингээл яг үн те. Цэцгэлэл явчихна шүү дээ. Чи өстой нөгөө яг үнцэг болон бүрээс ирж шүү дээ. Энд чинь. За тэгэхээр домгийг нэр. Эрдэнэцүү хийдийн яг тэр гол шүтэм гомбгүр буюу Очирвайн бурхантай холбоотой нэгэн домог байна. Автайсан хан Далай ламаас одоо ингээд нөгөө зөвлөгөө авчаад тэгэд нааш ирэхдээ бурхныг залж авчирсан юм байна л да. Бурхныг ингээд залцсан. Тэгсэн нөгөө Далай лам наадах газар тавьж болохгүй шүү гэдэг. Тэгсэн чинь нэг шүн газар тавьд хонч нөгөөд чинь. За. Тэгсэн маргааш нөгөөдхөө өрөх гэсэн дийлддэг бай. Газараа салгаж чаддаг. Тэгэхэр нь бүр дургуцаад. Дуртай цээж нь явъя. Дургу бүхс нь энэ ч үлдгээд дундуур тас цавчаад цээжийг наваад явцсан юм байна л да. Үлдэж хоцорсон бүхсэн бие нь болохоор бурхан буудаа уулаа. Говьалтай аймгийн. Яв мөнх цаст маш өндөр сүрлэг сайхан болгоод дээдл нь ингээд хавтгай. Завчулсан юм шиг тийм. Тэрийг нь болохоор бурхан буудаа бол харин цээжин хэсгийг нь их зуугийн хийдэд залсан гэдэг юм байна. Тэгсэн хал хойртын дайны үед галдангийн цэргүүд хийдэд орж ирэхэд нөгөө одоо гомбгүр бурхан чинь өөрөө хүрхрээд чулуун нохоо нь ашигран дайрсан чинь ойртын цэргүүд бүгд айн цуцаж яваад орхон голд олноороо живж өгсөн. Ингээд орхон голд түшээгүн гэдэг цол хайрл шүтэх болсон гэдэг. Энэ бол домог.
Харин босон явдал юу вэ? Галдангийн цэргээрээ тонж дээрэмдэд өнгөрсөн. Хүрээхийд бол баг гимтээгүй л зүгээр доторхын л дээрэмж. Харин сүүлд л өстой үнс нур болгосон. Тэр тухай яг жичтнэр, сүлднэр. За тэгэхээр хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад цаашаа одоо Монгол нутгаар ахаад аялна. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Encanto Trade Center Office гэдэг. Энийг би маш олон давуу тал ганцхныг нуурч байгаа. За ингээд барилга байлаа гэж бод. Ингээд энэ ч өндөр нэг сайхан тий центр байх нь Trade Center Office. Доод давхар гэж байдаг да. Доор нь 8 давхар байгаа. Пүүх 8 давхар. Тэр 8 давхар нь худалдаа үйлчлэгээний төв. Тэрэн дотроо ресторан, кофе шоп, фуд корт, өдөр тутмын бүх төрлийн үйлчлэг ингээд төвлөрсөн. Тэгээ эн чинь ойр орчин яг хаана гэхээр нөгөө Encanto их Монгол улсын гудамж нөгөө Олимпийн гүүр даваад Encanto оргил худалдааны төвийн яг чанх хойно. Encanto Tower-ын хойно. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг гэхээр энэ барилгач өөрөө нөгөө Encanto Mall оргил худалдааны төв мөн Encanto Sport Complex тэгээд саунтайгаа ингээд гүүрэн одоо тийм холболтоор холбогдсон байна. Тийм учраас энд ер нь ямар нэгэн амьдардаг ч юм уу бизнес хийдэг бол бүх юм ингээд зүгээр нэг барилга дотор яваад байгаас. Барилга дотор яваад байгаас. Өвөл бол гарах ямар шаардлагагүй тий. За тэгэхээр та бүхэн энэ барилгын талаар тий одоо түрээслэг бол худалдаж авах бол дэлгэнгүй мэдээллийг авах бол 99 19 15 22 94 техник 88 58 94 тэг 5 88 58. За цаашаа аялна. Тэгж жаад хэдүүлээ. Чингис хааныхаа сүм дээр ч нүгээс. За ингээд 1900-аад он гэхэд ер нь Монголын нутаг бүр өөрийн гэсэн хүрээхийд өөрийн гэсэн сайхан суурин газартай болсон байсан. Нүүдэлчин ч нүүдлээ явчихсан. Суурин газар нь суурин. Тэдгээрс нэг онцгой хийдэн мэдээжийн хэрэг их говийн догшин ноёудагт данзаварчиг байгуулсан хамрын хэд. Маш өөрөмц онцгой байгалийн тохистой газар шүү дээ. Ноён хотын данзаварчаа 1820 онд 17 наснда Өвөр хамар гэдэг газрыг хамрын хэдийг байгуулж байгаа. Хамрын хэдийг болохоор Шамблын орны хаалга гэж нэрлэдэг. Ер нь Шамблын орн гэдэг нь юу гэж юм бэ? Нэг хүн сүнс оюун санаараа нэг тэр бурхны оронд очино л гэдэг. Тэр орныг Шамблын орн гэдэг. Тэр нь хоёр хаалгатай нэг нь болохоор төвдөд байдаг Кайлаас бол нөгөөх нь манай хамрын хэдэл гэж сүсгтэй болгонд итгэдэг шүү дээ. Тэгээд ноён хотогт манж хятад төв зэрэг газараар өөрөө ингээл аялж байхдаа ном хаялцаж эрдэм авьяасаа ард олонд яг түгэж байсан цаг. Яг тэгжсэн нэг Япон самурай ирээд хутагтыг бишрээд бүр шав ороод 3 шавлан суусан ба. Тэгээд нутагтаа буцахын өмнөх багштай бэлэг болгон нэг сакура тарьж өгсөн. Одоо нэг хэсгэн сайхан газар сакура ургадаг шүү дээ. тий нэг жалган. Одоо ялангуяа 5 сардыг одоо ургацсан байх хэвээр ургаад баг хагдарсан ч юм уу. Тэр хутагтын музейд тэр самурайн сэлмийг хадгалагдуулсан байт. Тэр maaхан ноён утгад Анзан Арвжаагийн тухай бүхэл бүтэн нэг дугаар хийцэн байгаа учраас тэгээд тэрийг та бүхэн нөхөд үзчихээрэй. Тэгээд ахаа цаашаа аялцгаая. Одоо хэдүүлээ завхан нутгаар говьоос хойшоо хангаар. За хотгодын нутг руу ороод ирлээ. За Монголын сүм хий дотроос уламжлалт ангаах ухааныг онцгой сайн сургадаг тийм эмийн урмал цэцэг навчаар им таан хийгээд богдын хүрээ болон бусад газруудыг хангадаг нэгэн алдартай хід байсан. Тэр бол Яруугийн хүрээ. Тийм ч учраас бүр цэцгийн хүрээч гэж нэрлэдэг байсан. Нэг гоё нэртэй баз. Тий. Хүндэтгэн нэрлэж штэ. Цэцгийн хүрээ гэж. Энд чинь Улаастай хотоос баруун тийшээ 17 км зайд Алдархан сумын нутагт Яруу голын ирэг дээр Яруугийн хүрээ байсан. Анх ялгуусан хутагт Лувсан данзангийн тэр ганц дацангаас л эхэлж байгаа. Энэ хийдээс бүр Монгол даяар алдартай олон отч марамт төрөн гарч улс оронд аяар явж зааж сургаж хүн ардыг имжилдэг байлаа. Яруугийн хүрээ бол бүр манжийн ноёрхлоос ч өмнө цэргийн хүрээ нэртэй тийм хэрэм байсан. Цэргийн хүрээ гэдэг. Энэ хэрэмдээгүр нь бүр морин тэргүүлэх явдаг гэсэн гэж тийм өргөн хэрэмтэй. Энийг нь одоо хийд болгосон. Тэр туурин дээр л Яруугийн хүрээг байгуулсан. За ингээд хүрээ хийдүүд нь ер нь хуучны балгас туур нөгөө хэрмийг ашиглан сэргээн засаж байгуулагдсан. Нийлээд их ажиглагддаг байсан. Яруугийн хүрээ бол хамгийн гол нь шав сургалтаараа үнэхээр алдартай. 5 наснаас эхлээл нэг хүүхдийг хийдэж шавлан суулгаад оюун ухаан, ой тогтоолтыг нэг хурц үед нь нөгөө ном цээжлүүлээл. Нас бие өсөх үед нь тэр утчих нөгөө цээжлсэн юмных нь учир утгыг нь тайлбарлан таниулаад тэгээд өөр хооронд ном хаялцуулах буюу мэтгэлцэх замаар тэр мэдлэгийг бүр
яг тэг сайхан суулгадаг байсан ба. Ингэж хөгжүүлээд шүү дээ Монгол хүнээ. Буддын номлолыг голчлон одоо их таван ухаан, баг таван ухаан болгож одоо заагаад тэгээ хурал номын ажилд болон Монгол оронд хэрэгтэй болсон хүчнийг бэлтгээд. Мөн оюутан солилцоо гэдэг шиг хятад төвд энтхийг эсвэл бүр Япон хүртэл явж суралцсан нөгөө Монгол оюутнууд чинь бас тэндээр ч гэсэн багш оюутнууд нь Яруугийн хүрээнд ирж суралцжаа. За Яруугийн хүрээний чинь нэг сайхан зүйл нь гадаадын зохиол бүтээлийг өстө маш сайхан орчуулж гаргадаг байсан энэ хүрээ. Бүгд л тэгдэг байсан л дээ энэ онцгой бүр. Энтхийг хятад төвд болон бусад орны зохиолыг орчуулан тэгээд тэрийгэ тайлбарлан арт түмэндээ хүргэдэг гэсэн. Энтхийн одоо чинь төрт ёсонд одоо сурвалжид нэг охид хүүгүүдийн нэг заавал унших ёстой гэдэг нэг яг оройн дээд нь 32 модон хүний үлгэр гэж байлаа шүү дээ. Тэрийг орчуулж гаргасан чи Яруугийн хүрээ. Эдний лам нар Тий. гаргаж ирсэн байна шүү дээ, тий. Эртний грекийн агуу их хаан Жанжин Александр Македоны тухай Сулхарнайн тууж гэж байдаг. Сулхарнайн туужийг чинь Яруугийн хүрээ гаргаж илаа. Гэх мэтэр энэ арт түмэнд соён гэгэрлийг түгэжсэн газар. За ингээд Яруугийн хүрээ нь цогчин, дүүнхэр, гүнрэг зэрэг 17 дуган, 14 суурга, 13 жастай байсан. Ингээд 2000 орчим лам хувраг үлэмж хэмжээний мал хөрөнгөтэй тэнд амьдарчаа. Хүрээний гол шүтэн тэр том хэмжээний нэг найдан жүд гэдэг алтан бурхан байдаг. Түүний эргэн тойрныг нь бүр 10 одоо юу гэж чинь олон 10 алт мөнгөнд цөгц шашны үнэт хэрэгслүүдээр ингэ чимгэлсэн. Сүмийн оройн өөр алтан ганжир. Совдон чимгэлтэй тэр нь 17 дугаар зууны үнэхээр хосгүй уран байгууламжийн нэг Завхан аймагт байлаа гэж. Байлаа тий харин. За ингээд цаашаа аялцгаая. Энийг яриад байгаа нь энэ чинь Яруугийн хүрийг тэгэл тойроос суурин газар байгаа даа шүү манайхаа. Монголын сүм хийдүүд ер нь бүгдээрээ уран барилгын хосгүй гайхалтай бүтээлүүд дотор ордог. Жишээ нь 1736 онд барьсан амар баясгалант хийд. Амар баясгалант хийдийн цогчин дугны тэр дээврийн ус зайлуулах систем гэж байгаа. Багнан дотуураа ус нь урсаад чулуун шалан доогоор гадагшилдаг. Энэ бол энэ арга чинь 1736 оны талаар ярьж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ арга Америкт 1936 онд анх нэвтэрсэн шүү дээ. Яг 2 зуршлын дараа. Энэ арга ус зайлуулах арга. Манайх л нөгөө тэмдэглэгдээгүй гэдэг шиг л нөгөө бүдгэн байгаад болох байсан шүү дээ. Тэмдэглүүлээгүй. Тэмдэглэсэн байсныг устгах. За тэрийг нь ярина. Төгсгөлд нэрх. Хэдэн зуун жилийн турш хүрээ хийдэд сүм дуган шинээр баригдах бүртэл яг тэр нөгөө яг одоо 1736 онд барилаа гэж бод. Эсвэл 1790 онд, эсвэл 1850 онд гэд янз бүрийн цаг үед баригж болно да. Яг тэр цаг үеийнхаа урсгал чиглэлийг заавал оруулаад одоо юу модонд орж ийн гэдэг ч юм уу те. Тэгээд хамгийн шилдэг гэсэн Монгол төвд хятад уран дарагчид, зураачид цуглаж агаад нэг нь нөгөөгөөсөө илүү сүм дуган барих гэж уралцаадаг байсан юм. Тийм болохоор Монголд байсан энэ сүм дугнууд хамгийн гайхалтай байсан юм баггүй. Тийм л учраас коммунистууд бүр хамгийн түрүүнд энийг устгаж авсан юм шүү дээ, тий. Тэгэхээр судалгаагаар ийм уран барилгын гайхамшигт сүм хийд дуган том баг нийлээд 5000 орчим байсан гэдэг шүү дээ. Ийм сүм хийд дуган. За тэгэхээр сүм хийдийн уран барилгад ашиглахын тулд нөгөө байгалийн будаг гэж байгаа шүү дээ. Тэрийг бүх төрлийн өнгөөр гаргаж авдаг гэсэн. Тэр нь үнэхээр чанартай. Ямар ч байгалийн тэр хатуу ширээ нөхцөлд арилдаггүй байсан гэдэг. Сүүлд одоо ингээд сүм хийдийг нурааж устгаж байхдаа жишээ нь хадан дээрх одоо байгалийн будгаар зурсан тэр нэг гой бас бүтээлүүд үүдээс тэрийг арилгах гэж бүр үүлээ үзээд арилгахгүй болохоор хадыг нь эмтэлж дэлбэлж байсан тохиолдол хүртэл байгаа. Арилгах гэж чадаагүй зурмал бурхад одоо улам өнгө ороод улам жавхаажаал байгаа гэдэг чинь шүү дээ. Будгаа гаргаж авсан технологи нь тий. Бас томоохон хүрээ хийдүүд чи өөрөө тэр хүрээ хий дотроо тоосго, ваарн дээвэр хийх зуухтай. Тоосхыг пааландах гэх мэт үйлдвэр цэхүүдтэй байсан ба. За хүрээ хийдийн зохион байгуулалт бүр тодорхой бас утга учиртай юм чинь. Нэг хүрээ хийд байлаа гэж бодъё л бид нарын хотын тухай ярьж байна шүү дээ. Нэг хот хүрээ хийд гэж л бид нар ойлгоод байсан болохоос бид нар тэгээ ойлголцсон байсан болохоос. Тий. Доторх сүм дуган бүр нь өөр ингэсэн үүрэг зорилготой. Жишээ нь за хэдүүл Чойжин ламын сүм. Гол сүм нь Бурхан багш, бог зонхон нарыг залсан гол шүтэн. Дуган бол цөөн тооны лам нар ном хурж сүсгтэн олон ирж мөргөл үлдэх газрыг дуган гэнэ. Зурхаан сүм. Энд бол сүсгтнүүдийн хувь заяаны зурхааг зурж мэрэг төлөг айлтгадаг сүм. Зуугийн сүм бол жишээ нь Бурхан багшийн өнгөрсөн одоо ирээдүйн дөрүүдийг нь залдаг.
Бурхан багш буддын шашны мандал бадарлыг бэлэгдсэн бүтээлүүдийг тэнд байрлуулна. Мандлын сүм гэж байна. Энд болохоор эмчилгээ, анагаах одоо тэр эрдэм мэдлэгт сургана. Тэгээд мааран ботж барайч нар тэнд суудаг. Махранзын сүм. Сүм гэдгийг дөрвөн зүгээс нь хамгаалж байдаг. Дөрвөн бурхан тэнд залгарсан байна. Цогчин дуган гэж байдаг. Энэ бол энэ олон хийдүүдээс дотроос хамгийн том олон хүний багтаамжтай тэр томоохон хурал ном их уншлах явуулдаг сүм гэдгийг цогчин дуган гэнэ. Инх амгалангийн сүм гэдэг. Энэ чинь богд зан утсар зориулсан тусгайлан барьсан сүмийг хэлж. Ядмын сүм гэж байна. Энэ чинь зөвхөн нууц тарины ёсон суралцсан лам хуургууд бясалгал үйлдэх тусгай газар гэх мэтэр бүгд өөр өөр үүрэгтэй. Ядмын сүм нэр үнэхээр гоё шүү. Тий. Тэгэхэд одоо хийд гэдэг үг шүү дээ. Энэ юу үг вэ гэхээр эртээр үед мэдээж эн чинь хийд гэдэг чинь эхлээд барилга байхаас илүү эхлээд мэдээж хэрэг Монгол гэрт нэг байж байгаа цаашдаа ингээд суурин болж өргөгдсөн байна шүү дээ. Тэгэхээр гэр гэдгийг Монгол бичгээр геид гэж олон тоон дээр геид гэж чинь тэрийг хийд гэж уншина. Гэрүүд л гэсэн үг. Гэрүүд? Гэрийн олон тоо. Тий. Оо. Ийм л учиртай шүү дээ. За. За одоо хахад жоохон зүүн жишээ хэдүүлээ. Жоохон Монгол улсын хамгийн зүүн талд чи. Тэнд хамгийн гоё юм байгаас. За чинь өвөр Монголд чинь Чингис хааны тахилгын сүм гэж байдаг те. Тэрийгэ шүтээд бүр зүүд болдсон шүү дээ. Манай өвөр монголчууд чинь. Онгонгийн нэрлэлцэн. Тий. Ар монголч бас тийм сүм байсан. Чингис хааны тахилгын даш чойнхорлон гэдэг сүм байсан. Одоогийн Дорнод аймгийн Булган сумын нутаг Баян Эрхэд уулын орой дээр 1863 онд байгуулсан. Чингис богдын дүр болон хар сүлтийг бүтээн залаад түүнийгээ ингэж залж тахиснаар халахын нутагт Чингис хааны тахилгын сүм анх байгуулсан түүхтэй. Гол сүм буюу тахилгын сүмийн хойморт нь Чингис хааны дүр баг. Хоёр талаар нь түүний хүлэг баатруудыг залсан байдаг. Буддийн сүм шүү дээ. Тий. Үүдний хоёр талд нь Чингис хаанд сөгдөн мөргөж байгаа харь улсын дөрвөн элчийг цаасан шуумлын аргаар бүтээсэн байсан. Мөн Чингис хааны үеийн бүр зэр зэвсгийн одоо дайн тулааны мөн одоо юу гэдэг чинь тийм цэргийн ухааны тэр ном судруудыг энэ сүмд их хэмжээгээр хадгалж ирсэн. Одоо байсан бол бид нар нуус товчоо шиг хэдэн зуун ном байсан бол гэж боддоо шүү дээ. Дайтхан урлаг мурлаг гэл явчихна шүү дээ. Тэн дээр чинь түүхүүд гарна шүү дээ бас. Зэв Баатар тэгтээ, Боош тэгтээ гэл явна шүү дээ. Тийм тактик, стратеги гэл тий. Сүмийн хаалгаар ороход баатруудын толгой, гар зэрэг нь ингээд хөдөлдөг оньсон хөдөлгөөртэй. Сүмийн оройд нь Чингис хааны хар сүлдийг залцсан. Тийм учраас нутгийн иргэд тугийн сүм гэж нэрлэдэг үүнийг. Энэхүү сүмд тэр хар тугийг жилдээ 4 удаа, Чингис богдыг болохоор 5 удаа тагдаг гэсэн. Нийт 9 удаа таглах болно. Мөн 3 жилд 1 удаа Сэцэн хаан аймгийнхан чуулганжуулаад цэрэг ирсээ данслан бүртгэснийхэн дараа яг тэр туг Чингис хаанаа тахин 93 наадмаа хийдэг гэсэн. Туг болон Чингис хаан зориулж мөнхийн зулуургдаг. Тэгээд бас мал сэтэрэлдэг гэд. Тэгээд тусгай тахилч лам нартай байсан. Ямар гоё юу юм чинь бүр тий. Тий. Хувьсгалаас өмнөх монголчууд Монгол гэрээс өөр юмд амьдардгүй гэж ярьж бичдэг хүн. Бид нар ч өөрсдийн дунд бий. Гэтэл Балдан Бэрээвийн хийдийн фото зургийг харахад л одоогийн сумын төвөөс ч илүү сайхан байшин барилга гудамж хашаа хороо харагдаж байгаа. Тий. Балдан Бэрээвийн бол томоороо гэтэл эхний 3-т ороход маш том хүрээ хийд байсан шүү дээ. Эхний 2-т, 1-т нь, 4-т нь, 5-т нь гэдсээ л дээ. Ар халахын утаа гүмбэн гэдэг гэж нэрлэгддэг. Тий, яг үнэ. Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын нутагт байдаг. Яг үнэ. Ар халахын цагаан утаа гүмбэн гэж нэрлэдэг үстэй. Монгол, Хятад, энтхэх төвдийн лам нар хамтран барьсан энэ хийдэг. 64 багантай, 30 цонхтой, 3 давхар хаалгатай. Зөвхөн гол дугныг ярьж штэ. 1817 онд дуусгаж 10 нэлсэн. Оргил үедээ чинь 6000 орчим ламтай. Асар том тал байцлсан олон зуун байшин барилгатай маш том хүрээ байсан. Хүрээ хотын гудамж замууд, байшингууд нь маш эмх цэгцтэй баригдсан. Бүх төрлийн худалдаа, үзүр, үйлчлэгээ төвлөрсөн томоохон суурин газар байсан. Метр эргэх цамын ёслол болоход хэдэн 10,000 хүн цуглаж баярлан үзэж сонирхон мөргөн. Хурал ном цам харих болохоор л тус бүрд нь өөр төрлийн аяг бүрээгээр ингээд тоглом мэдэгддэг байсан. Тэр нь 20 км цаанаас сонсогддог гэсэн.
Энэ том хийд өөр ингэсэн маш том сургалтын төвтэйсэн. Гавжийн дамжаа гэдэг. Энэ ч гавж гэдэг чинь маш том цал. Хамаг юмны одоо эрдэм ухааныг би мэдж байна гэдэг л зоо штэ. Гавжийн дамжаа төгсөх тэр одоо ном хаялцах болоход яг тэр ном хаялцахад нь сүсгтэн олноор ихээр үзэж маш их сонирхож үздэг. Үнэхээр маш хатуу чанга шалгалт авдаг болохоор түүнийг давж байж л гавь цолыг лам. Тэгэхээр маш нэр хүндтэй лам болно гэсэн. Европын ер нь томоохон ихтэй сургуулиуд үүсэн бий болгоод энэ сүмхийд их үүрэгтэй шүү дээ. Жишээ нь одоо Европын хамгийн анхны их сургуулиудын нэг Парист гэдэгтэй нөгөө Сорбонны их сургууль гэдэг хад үнслэгч Роберт де Сормон гэхэд Францын шашин судлаач. 9-р Луи хааны шашныхын багш тийм хүн байсан. Жирийн санваартнууд мөнгө төгрөгөнд санаа зовхгүйгээр зөвхөн сурахтаа анхаарах зорилгоор энэ сургуулийг байгуулжсэн. Манайхтай яг адилхан байгаа. Санваартан хүн сургууль сурах гэхээр мөнгө байхгүй бол бити санаа зов. Сүм хийдэс чиний хоол ундыг чинь даач идэж уух хувцс хунар чинь чи зөвхөн сурахтаа л анхаар. Тийм байна. Гэт эн чинь одоогийн агуу том түүхтэй Сорбоныг сургууль байгуулагдсан. Яг адилхан. Аж ахуй асуудлаа надад хариуцуулж чаад та гоё эрдэм номоо сайхан хөөгдөг үл гэж тий. Энэ сургууль чинь 1927 онд чинь Монголын анхны жижигч болохгүй л дээ. Энэ анхны сэхэтэн нөгөө хуучин дуудлагаар хэлчлээ уушлаар Монголын нөгөө сэхэтнүүд нэг мэрэгэн гүн гомч ав сурч байсан. Тэгэхээр үүн шиг Монголын сүм хийдүүд тодорхой хэмжээнд эн чинь бага, дунд болон ихтэйд сургуулиудын үүргийг гүйцэтгэж байсан нь үнэхээр тодорхой. Тэр чигээр ингээл хөгжөөл явуулсан бол томоохон ихтэйд сургуулиудтай бид аль хэдийн болчих байсан. Тийм байна. Ингээд сонсож байгаа нь маш инновацлог сонсогч тий. Одоо чинь өөрийн гэсэн амтны хүрээлэнтэй сүм хийд байсан гэвэл одоо итгэхгүй тий. Амтны зоо парктай. Тэгвэл Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум руу хэдүүл аялцгаая. Энэ бол юузрын хийд. Уг нэр нь өн өглөгт хийд гэдэг болно. Гэхдээ ард түмэн юузрын хийд гэж дуудаа сурчсан. 1870-аад онд төрөөд 5 настайдаа энэ хийдийн хувилгаанаар тодорсон юузэр хотогт гасан даш үнэхээр маш ухаалаг ирч хүчтэй тийм төрийн бодлого одоо явуулдаг алсын харатай хүн байсан. Энэ хүн чинь буух согоо, тарга, муур, нохой, тогос, тод, тагтаа гэд өчнөө амт авчираад үржүүлээд энэ амтны хүрээлэнгийн хий дотор байгуулжсэн. 21 төрлийн амттай байсан гэж байна шүү дээ. Богд хаан хүртэл өөрөө бүр бэлэг болгоод нийслэл хүрээнс ховор сони амтан энэ юузэр хотогт энэ хий рүү явуулдаг гэсэн. Богд хаан маань өөрөө бас хоббитай тий. Тэгээ югзэр хотогт маань энэ хийдтэй сайн чадварлаг хүмүүсийг авчирч газар хагас тариалан тарьж байсан. Олон лам ард иргэд дотроос дуулах, бүжиглэх, хөгжимдөх, жүжиглэх авьяастай лам нарыг сонгож агаад гиндэн гэдэг ламаар удирдуулад хүүхэлдэйн жүжиг бэлдүүлээд шинийн 15 болгон тоолуулдаг байсан. Шашнаар дамжуулаад ардын уламжлалт нөгөө байгаль хамгаалах зан заншлыг иргэдтэй таниулах. Сүсгтэн олонд энэ байгалийн янз бүрийн үзэгдэл одоо яагаад бор орд, яагаад аянга цахилгаан цагт яагаад цас орд. Энэ болгоны утга учирыг ойлгуулах гэж зорддог байсан. Югзэр хотогт сэлбэрч, чулуучин, баримлж, хатгамалч, уран зураач, хевсчин, ном хэвлэгч, мужаан, дархан, наамалч, сүүлжигч гэх мэт үе болон ажлын байруудыг бий болгоод гар орчуудыг ажилуулдаг гэсэн. Мөн тэдгээрт гарсан гадаад дотоодын хүмүүсийг урьж залуу ламнараа сургадаг байсан ба. Далан түрүү, ванда гэдэг ургамлын үндснүүдийг ингэж хатаан найруулж агаад тэрнгээрээ цаас хэлгээд ингээд ном барладаг байсан. Нэхмэл хевс, шаазан ваарны үйлдвэрүүд байгуулсан ба. Ханын зүрх гэдэг газраас нутгийн ардуудаар чулуу зөөлгөд морины тэр нэг уяа, шат, худгийн онгоц, чулуун арслан, сангийн бобер зүйлийг хийлгсэн ба. За ингээд дуусахгүй. Нарийн шавар зууруулад хев цутгаж чад гуйлын шатар, дөрөө, арал, хазаарын 100 хүртэл хийлгсэн ба. Энэ хүмүүсээ сургаад байна шүү дээ. Олон өнгийн чулуунуудыг шатааж нунтгалж тарганы тостой зуурч найруулж агаад ногоон, хөх, шар, улаан, цагаан бодог гаргасан. Аг, ганг, арц, зандан, хүдрийн зар, муутуу цаас зэрийг хойж найруулан тансаг үнэртэн хийдэг. Тийм газартай. Ерөөсөө югзэр хотогт зүүн нутгийн ард түмний төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн баг. Алс хоолойн аймаг хушуудаас хус, улиас, бургас авчирна хэрхэн тарихыг зааж өгнө. Өөрөө тэгээ тариулна. Тармилжуулаад явж байгаа шүү дээ. Оросоос бүр мэрэгчлэнүүд урьж авчирж агаад энэ нутагтаа хайгуул шинжилгээ хийлгэж чад
газрын хөрснийхон баялагийг судлуулад тэгээд алтны жижиг уурхаа хүртэл нээжсэн. Югзэр хутгтын эцэд бүр ингээд модон бараар ном хевлээд ард олонтой ингээд түгээд өгсөн гэж байна. За ингээд югзэр хутгтын хийд дээр 1923 онд бүр гайлын хороо байгуулагдаж энэ хийд дээр нь шүү дээ. 1924 онд болохоор цэргийн 19 дугаар хороо, эвлэлийн 26 дугаар үүр, харилцан тусалцах 25 дугаар хоршоо, 1925 онд болохоор бага сургууль, 26-нд банкны 66 дугаар салбар байрлах болсон. Орос хятадтай худалдаа 8 хийж төрийн санд хандилдаг байсан гэж. Жинхэнэ утгаар нь бүр орчин үеийн хотыг бий болгосон гэж байна. За ингээд Монголд ийхүү сүм хийдийг дагсан хот суурин соёлын төвүүд үнэхээр бий болж байсан байна. Дээр хүрээ хийдүүдээс гадна энэ чинь том баг 700 гаруй хийд суурин газар гэсэн үг. 700 гаруй суурин газар Монгол орнд даяар байж ард түмэнд үйлчилж байсан. Тэр 700 гаруй хийд суурин газарт 50000 гаруй сүм хийд дуган байсан. Бүгд гайхалтай нарийн хийцтэй урлагийн бүтээлүүд. Түүхийн болон уламжлалт ангаах ухаан, буддын гүн ухаан зэрэг бүх төрлийн ном судрыг энэ сүм хийдэд л хадгалж хэвлэн ард түмэнд түгээжсэн. Монголын уран дарагчдын сор болсон гайхалтай хийцтэй алт, мөнгө, зэс гуйлаар бүтээсэн олон 10,000 бурхан болон амьтад эд зүйлийн баримл, уран зураг, ховор нандин зүйлүүдийг энэ сүм хийдэл дотор хадгалж ирсэн. Хүрээ хийд суурингуудын ойр тойронд яг үүндээ Монголын жинхэнэ орчин үеийн хотууд үүсэж бий болж ирсэн. Гэтэл харт арсан зүйл болсон. Энэ бол 1937. За хоёлаа ивент тэтгэгчээ танилцуулаад одоо 37 оноос хойш юу болсныг ярь. За маа join me гэр байна. За. Маа join me өнөөдөр тийм маш сонирхолтой аяллыг онцлох гээд байж байна. 7 сард Алтай таван богдод тэгээ Алтай Одиссей гэж 160 км-ийн одоо тий уулын жимийн хит халын марафоныг манайх. Пөөх 160 км. Тий. Өдөрт хэдэн километр явах вэ? Өдөрт ер нь нэг 40 орчмоор нь явуулах юм байл л дээ. Тэгээд эн чинь хамгийн гол нь Алтай таван богдын бүсэд гэдэг утгаараа 2000-аас 3500 дээр гүн. А гүүх юм уу? Гүлт марафон. Тийш. Тий. Тэг яг энэ чинь нөгөө зөвхөн өндөрлөгийг ярихад л эн чинь одоо дэлхийн хуурай газрын 10-аас 15% чинь 2500-аас дээш байгаа юм билээ дээ. Тийм. Тэгэхээр одоо юу гэдгийг байгалийн маш гой үзэсгэлэнтэй газар гүүх нь бол тодорхой Алтай таван нөгөө хотон, хурган, нуур юу гэдгийг те. Тэр нөгөө цагаан гол за тэгэл нөгөө түргэн юу гэдгийг могоот хүн чулуун хүндий гэдэг нөгөө хамаг гой үзэсгэлэнтэй газруудаар л өдөр болгонгүй гэдэг нь л гэсэн үг. Тэгээ энд одоо гүйж байгаа хамгийн гол утга нь юу вэ гэхэлэр нөгөө олон улсын трейл раннинг оролцдог залуучууд бид нар энэ донд маш их болчих. Одоо ер нь залуучууд чинь нэг юм амьдралынхаа хэв маяг нь тий өөрсдийнхөө үнэт зүйл одоо цагаа мөнгөө зардаг зүйл нь их гоё болчихжээ. Энэ тэгэхээр ийм гэсэн үг. Би нэг цуглуулгач нар байдаг да. Одоо цуглуулгач гэдэг нөгөө зоос мос биш шүү. Би одоо тэр оргил дээр гарсан, энэ оргил дээр гарсан, энэ оргил дээр гарсан гэдэг шиг. Би одоо яг энэ одоо 160 км энд одоо яасан гэдэг өөртөө нэг ингэ цуглуулга үүсгээд дурсамжийн тэгдэг. Тийм байх тий. Тэгээ UTMB гэдэг тийм олон улсын одоо гүйлтийн тийм одоо сертификатыг энд орсноор авах байхгүй. Тэгэнгүүт дэлхийн дараагийн түвшний дараагийн арай рейтинг өндөртэй том тэмцээнүүдэд орох боломжтой болж байгаа гэсэн үг. Яг тийм. Тийм гоё одоо юу гэдгийг одоо батламж олгодог ийм сонирхолтой одоо уралдаан марафоныг одоо манай Join-me багийнхан одоо яг нэг мэргэжлийн багтай хамтраад зохион байгуулахаар болсон. Нэг юм асуу. Энэ 160 км-т уралдах юм уу, аялах юм уу? Одоо юу гэдэг чинь? Уралдны эн чинь гүйлт байхгүй. Тэгвэл би хэрв чаддаг бол би зүгээр ич хэд байдаг бол нэг өдрийн доторч гүгээд очиж болох юм байна те утга нь зөв боломжгүй ч гэсэн. Боломжгүй л дээ. Гэхдээ ер нь яг уу чадж болно л гэсэн үг тий. Тэр 160 км-ийг л дуусгах хэрэгтэй. Өдөрт тэр тодорхой хэмжээний тэр 40 км-ийн ингээд нэг зай өгсөн биз дээ. Тэрийг нь тодорхой цагт бас тэгэхээр яг өдөртөө аагаас бэзик гэж заавал байгаа юм те. Тэрнээс их нэг хэтрэхгүй. Бас дээр нэмээд тэрийг туулах цаг гэж бас байгаа. Тэр цагта тэр километр явчих юм бол хамгийн сүүлд нь тэр финишер гэдэг тэр нөгөө батламжийн нөгөө. Тий. А тэрийгэ бариад дэлхийн дараагийн том тэмцээнүүдэд очиж гүйж байгаа. За одоо манай энэ залуучууд манай менежер октоудаас ахуулаад эднэр чинь ингээл
одоо Бээжинд тийм марафон болж тэнд очино гэл те. Тэгэл эдгээр чинь үзүүлэлтүүд ахиуллаа л яваад идэм л. Зөв хэдэн төгрөг баха? 2,199 мянгаар. Гайгүй юм шүү дээ. Тийм. Ер нь бол Алтай Тавмагийн үндсэн нөгөө аяллахаа үннээс нэг жоохон илүү мөнгө төлөөд маш сонирхолтой дурсамжийг бүтээн. Энд дэр чинь Нэг илүү байх юм чинь гайгүй юм шүү дээ. гайгүй ер нь зөрөө их бага. Тэгээд олон улсын гүгчд ирж байна манай дээр. Тэгэнтэй. Олон улсын болоод Монголын маш гоё залуучууд нэг дор гүүгээд за тэгээд тэр нөгөө энэ UTB гэдгийг сертификат авахаас гадна маш гоё байгальд үзэнгээ тэр нөгөө дэлхийд 70 түвшнээс дээш юм ховор байгаа зам дээр л гүүгээд авна л гэсэн үг байхгүй юу? За баярлалаа. Тэгээд дэлгэрэнгүй мэдээлэл авахар бол 77 44 39 39 гэдэг дугаарлыг залгаж болох байгаа шүү. За. За ингээд хүрээ хийд сурингуудын ойр тэрэнд маш сайхан Монголын жинхэнэ орчин үеийн хотууд үүсчихсэн. Энэ Монгол хотууд үүсчихсэн юм. Хин нэгнээс гуулаагүй. Яг л Монгол. Үнэхээр гоё. Тэ ингээд нөө холгүйхэн нэг гоё ингээд хойд ямаа сүргэнд бэлчээл тэ. За ингэсэн хар дарсан зүуд 1937. Хүний ухаан санаанч багтамгүй тийм аимшигтай хар дарсан зүйл шиг зүйл бодитоор болж гэлсэн. Ноён хутагтын байгуулсан хамрын эдэг 1937-нд бүр мөст устгасан. Амьд хүн байтугай ширхэг банцжуулдаг. Яруугийн хүрээг 1938 онд нурааж хоосон бөөрлөлдсөн. Нөгөө сайхан цэцгийн хүрээ. Хүрээний гадна хашааны шавраар хийсэн тэр нэг хэрэм хааны хэсгэн л үлдсэн. Мэдээж хүм үлдээгөө, муур нохооч үлдээгөө. Бүгдийг алах юм хөөзөлвсөн. Чингис хааны тугийн сүмийг 1937-ны намар нурааж устгасан. Газартай нь бүр тэгшилсэн. Энэ үед үүрэгтэй үнж 16 тахилж сүмдэг үлдэж газартаа хамт тэгшэрсэн гэдэг. Хар сүлдээ хамгаалж байгаа шүү дээ чинь тий. Одоо Чингис хааны тахилгын сүмийн бүр төөрөнч баг. Балдан бэрийн хийдийн лам нарыг бөөнөр нь барьжлаад сүм дуунуудыг нураагаад бурхан тахилуудын гуран аваад гол нь тэрнгээр бууны сум хийх ашигласан. Энэ сумаараа буцаад буудсан. Хийдийг устгах үеэр цагаан дээр ихийн нүүр хамрыг бүр буудаж унагсан. Хийдийг ор мөргүй нурааж ширхэг мод чулуу болгоныг зөөж энэ газараас зайлуулж устгасан. Хийдээс бараг оромж үлдээг. Ил хууль өвс ногоон дунд ганц гол дуган л тоорож үлдсэн байдаг. Тийм шүү дээ. Эрдэнэзүү хийдийн 500 гаруй барилгаас 10 атхан сүм дугуулсан. Гаднах суврах хэрмэн хашаал үлдсэн. Хурал нам хурахгүй болгож зүгээр нь хоосон эзгүй балгас шахуулсан. Егзэр хутагтыг 1930 оны 7 сарын 28-нд буудаалсан. Соёнгийн хөрөлч юм шүү дээ бол. Егзэрийн хийдийг нь шатааж устгаад лам нарыг алхахын алж тараахын тараасан. Энэ бүгдийг албан ёсны баримтчигт ингэж үлдээсэн баг. 1937 оны 12 дугаар сарын 27-нд Монгол ардын хувьсгалт намын төв хорооны тэргүүлэгчдийн хурлаас Монголын сүм хийдийн сүүлч болох Улаанбаатар хотс дахь гандан тэгшлэн хийд Дичин галвын дацангийн үйл ажиллагааг бүрэн дуусглаа. Сүм дугны бүх барилгыг нурааж эд зүйлсийг нь зөвлөлт холбоот улсын улаан цэргийн газарт өн төлбөргүй шилжүүлвэ гэж. Тий. Энэ Монголын бүх сүм хийдийг устгаж дууслаа гэсэн албан ёсны тайлан рапорт юм. Гэхдээ энэ ч даан ганц сүм хийдвш Монгол оронд байсан. Монгол гэрээс бусад бүх байшин барилгыг устгаж бүгдийг нурааж газрын хөрсдөө тэгшилж бүх хот суурин газрыг үгүй хийгээд эзгүй зэлүүд хоосон газар болгосон түүх юм. Улаанбаатар хотод байсан баг бүх байшин барилгыг ч нурааж устгасан. Зүр азар шахуул амар байсгалан гандан тэгшлэн Чойжин ламын сүм Эрдэнэзүү хийд энтэргсэн хэд гурван л хийд үлдсэн. Эдгээр нь гэхдээ урд байснаа бодвол арга яс төдий үлдсэн л юм шүү дээ. Сүм хийддээс бүх үнэт зүйл ном судрыг бүгдийг шатааж бүгдийг устгаж голын усанд хийж салхинд хийсгээд бүгдийг үгүй болгосон. Үн хурч болох бүх тэр алт мөнгө үн тэтлэл бүх түүх соёлын үн цэнтэй зүйлүүдийг Орос руу зөөгөл дуусгасан. Цөөн хэдхэн хүн л бурхан тахилаа энэ тэнд нэг хөөрхий хад чулуу агууд нуугаад газар болж чадсан шүү дээ. Сүм хийдгээсэн газрууд одоо ихэнх нь өвс ногоо мод бот ургасан зэлүүд газар юм уу? Эсвэл хуурай шороо бүргсэн зэлүүд тал дээрх нэг ганц нэг төөр балгас л болсон. Ингээд сайхан бид Монгол гэж нэг хөдсөн дээлнээс өөр юмгүй морь унсан нүүдэлж ардууд л нэг ардын хувьсгалтай золгосон гэдэг худал хуурмаг түүхээ ярьж биччихсэн дээ.
Сүмхийд лам нар бол шарф ёдол, сүмхийд бол ардын дайснууд байсан гэж зааж гэлсэн. Бүх ном сурах хүчтэд нь тэгж бичиж тэрийг бид хүчээр цээжилсэн. Биеж тэрний нэг нь. Монголд хот суурин, байшин барилга, соёл иргэншил гэж огт байгаагүй юм шиг. Нэг морь унсан Монгол гэрт амьдэрсэн нүүдэлчл байсан гэж бидэнд үнэхээр итгүүлсэн. Хөөрхи 300 гаруй жилийн тэртээ өөрийнхөө хийсэн нөгөө шүхрээрээ амжилттай нисээд доошоо буугаад догдолж явж байгаад харамсалтайгаар амиа алдсан шүхэрч буйнайхүү тэр лам нартай гомдоод амиа алдахтаа хүртэл арайч ирээдүйд бүр тэрнээс амар хар дарсан зүүчиг аимшигтай зүйлийг Монгол хүнд бурхан шашинтай учрна гэж төсөөлөг өгч байгаа. Гэтэл энэ лам нарын дотор сайн мөхөн хаа газар л байх. Харин өв соёлоо, ном судраа, хот суурингуудаа ингэж өөрсдийн гараар юу ч үгүй бол устгаж газар тайд ирсэн ус хэд байдаг бол энэ дэлхий дээр. 1990 оноос хойш зарим сүмхийдүүд нэлээд сэрэж энэ хурал номоо нэгэд хуралдаж байгаа. Гэхдээ үүндээ энэ хөөрхийн хуучин байсныхан 1% төдийл юм шүү дээ. Соён гэгэрлийн сүүдэр төдийл юм харагддаг. Гэтэл урд өмнө ямар том байж, ямар агуу их хүсэл мөрөөдөлтэй, ард иргэдээ гэсэн ямар их сэтгэлтэй, ямар их соён гэгэрлийн араас эднэр явж өвэ гэдэг те энэ түүхийг л устгацсан. За ингээд бидний мэдхгүй дэлхий маань өндөрлж байна да цаамаа. Туйлын гонигтай. За ингээд шинжлэх ухаан тань мэдхгүй од мөндөр сувгийн бидний мэдхгүй дэлхий үгээр өндөрлж байна. Энэ нэвтрүүлгийг Encanto Trade Center Office болон аялах боломжийг хүмбэр дураатай Join Me цэгмийн ивент тэтгэлээ. Студид Join Me цэгмийн захирал зомерлог болон хөтлөх зандаа миний биелээ. Баярлаа зандаа. Баярлаа цаамаа. Гэхдээ бидний нөгөө мэдхгүй сүмийг зөвхөн л ламнар байж байдаг те ном хураа сууж идэг тийм газар гэж ойлгодог байсныг цоо шинээр танилцуулж өгсөн зандаад маш их баярлж байна. Би саяхны хүртэл өөрөө ч тэгж боддог гэсэн юм аа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.